Магдаалын дуу. Мөнхийн эзэн бол миний амьдралын гэрэлгээгээ аюул ослоос аврагч билээ. Тэгвэл би хинээс айх вэ? Мөнхийн эзэн бол миний амьдралыг хамгаалагч, бат цайз минь билээ. Тэгвэл би хинээс эмээх вэ? Яримо этгээдүүд намайг дайран товтлоод худал үгээр гүтгэвч, өстөн дайснууд маань бүгд өрсөлдөн тэмцэлдэгчид бүгд өдрөн унах болно. Атнаатны зэргүүд тинхүү үе олноороо хүрээлэвч зүрх минь шантарч айхгүй. Өөдөөс минь байлдан тулалдавч итгэлээ би алдахгүй. Мөнхийн эзнээсээ би ганцхан юмыг л гуйсан. Түүнийг л би хүснэ. Тинхүү би мөнхийн эзний төгс үзэсгэлэн харахаар, заавар зөвлгөөг нь гуйхаар, оршин буй сүмд нь орох насан туршийн эрэхтэй болно. Учир нь гэвэл намайг тэр гай зовлон ирэх өдөр нөмөртөө оруулан хорогдуулна. Өөрийнхөө орших сүмийн дотор намайг тэр нуун далдлаад өндөр сүрлэг хатан зохион дээр намайг тэр гаргаж тавина. Тинхүү би тойрон бүсэлж хүрээлсэн өстөн дайснуудаа ялаад баярын ураа хашгиран мөнхийн эзний асар сүмд өргөл өргөх болно. Мөнхийн эзэндээ би ая дуугаа өргөөд магтан дуулах болно. Мөнхийн эзэн минь дуудах үед минь сонсооч, энэрэнгүй сэтгэлээ харуулan хариу өгөөч надтай. Миний зүг тэмүүлсэхгүй гэж та надад хэлсэн билээ. Мөнхийн эзэн минь таныхаа зүг би хүсэн тэмүүлж байна. Сэтгэл зүрх минь үүнийг хэлж байна. Тиймээс та надаас нүрээ бүү бууруулаач. Тусламж дэмжлэг минь болсон та уур хилэнгээ бүү харуулаач. Үнэн зарц намайгаа та өөрөөсөө бүү түлхэн зайлуулаач. Аврал өгсөн ертөнцийн эзэн минь намайгаа та бүү голооч. Эцэг их минь голж хайсан ч мөнхийн эзэн минь та намайг лавтаяа өргөж авна. Мөнхийн эзэн минь та надад өөрийнхөө замыг зааж өгөөч. Өсөн дайснуудын байгааг тооцоод өө бартаагүй зам дээр намайгаа та гаргаж өгөөч. Батаатнуудын хүсэл зоргонд намайгаа та бүү орхиоч. Учир нь гэвэл миний эсрэг бодол мэдүүлэг өгөх хүмүүсийн амьсгаан хүртэл надад аюул занал төрүүлж байна. Одоо тэд гараад ирлээ. Амьд байсан цагтаа би мөнхийн эзнийхээ инэрл хайрын үр дүнг үзнэ гэдэгтээ итгэдэг. Мөнхийн эзэнд найдан хүлээгтэн, хүч чадалтай байгтэн, сэтгэл зүрхээ урам зоригтой байлгахтэн. Тийм ээ, мөнхийн эзэнд найдан хүлээгтэн. Мөнхийн эзнээс тусламж гуйн талархсан нь. Мөнхийн эзэн минь, танийгаа би дуудаж байна. Хадан зохио минь, хамгаалагч минь, чихээ бүү таглаач. Хэрвээ та минь ийхүү тагчиг байвал би үхлийн булш руу явж буй тэр хүмүүстэй адил болох нь. Туйлын ариун сүмрүүтэн гараа сунгаад гуйхт минь, тусламж ирээд уйлахад минь миний дууг сонсооч та. Хорон муу тэдэнтэй хамт хажуудаа байгаа хүнд хорон санаа агуулсан хэрнээ найртай үг хэлэлцэгч. Ёрын муу тэдэнтэй хамт намайг та бүү устгаач. Хийсэн бүхнийхэн дагуу үлдэж хийсэн ёрын муу бүхнийхэн дагуу тэдэнд та хариу өгөөч. Өөрсдийнхөө гараар үлдэж хийсэн бүхнийх нь хариуг та өгөөч. Тийхүү тэдэнд яг өөрсдөд нь таарсан ял шийтгэлийг оноогооч. Яагаад гэвэл тэр хүмүүс мөнхийн эзний үйл хэргийг үл оошон хийж бүтээсэн бүхнийг нь үл томсорлож байна. Мөнхийн эзэн тэднийг доош нь унгаад дахин өндийхгүй болгоно. Мөнхийн эзнийг магтая. Учир нь гэвэл тэр хүсэлт гуйлтыг минь сонслоо. Мөнхийн эзэн бол хүч чадлыг минь сэлбэгч, хаацалан хамгаалагч, хаалт бамбай минь блэ. Зүрх сэтгэл минь зөвхөн түүнд л найддаг. Түүний тусламжийг үзээд зүрх сэтгэл минь баяр хөөрөөр догдолж байна. Ая дууга түүнд өргөн баяр талархлаа дэвшүүлж байна. Мөнхийн эзэн бол өөрийнхөө хүмүүст хүч чадал сэлбэгч нь блэ. Өөрийнхөө сонгож тамилсан хүний аврал эрен хорогдох газар нь блэ. Мөнхийн эзэн минь та өөрийнхөө хүмүүсийг авраач, өв хөрөнгөтэй болсон арт түмнээ өрөөгөөч. Хонин сүрэг мэт арт түмнийхээ эзэн байж үеийн үе тэднийгээ гар дээрээ өргөх мэт авч яваач та.